Би улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ер нь үр ашигтай болох тал дээр хэдэн санал хэлье гэж бодсон. Нэгдүгээр сая улсын хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад энэ улсын төсвийн бас ачаал үзүүлээд байгаа хуулиуд за дээрээс нь улсын төсвийн үр ашигыг ер нь яаж сайжруулах вэ гэдэг одоо ажлын хэсэг гарч ажилласан. Энэ ажлын хэсгийг би ахлаад эх 7 хоногт бид бараг 40,000 орон дээр санал дүгнэлтэд танилцуулахаар ажиллаж байгаа. Намын төлөөлөлд орсон. Тэгээ нэг зүйл анзаарагдсан нь одоо өмнөх манай парламент бид нар бас хийжсэн өнгөрсөн 15 жилийн төсвүүдээр дүн шинжилгээ хийж хахад зарим аймагуд 15 жил тасралтгүй бүх улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэг хүнд нь ингээд одоо тухайн аймгийн иргэдэд нь хуваагаад үзэхэд зарим аймагуд энэ Монгол улсын төр засгийн хаанаас нь төрсэн гэмээр тасралтгүй муу хөрөнгө оруулалт авч байгаа аймагуд их байна. Тэгээ зарим нь хөөцөлгөө сайтай болохоор энэ гишүүд нь гүйж агаад байнгын хорооны дарга болохоор сайд болохоор тасралтгүй сайн хөрөнгө оруулалтыг татдаг аймагуд байна. Энүүнийг нэг болиулах тал дээр юун төлөө одоо бид нар эдийн засгийн хөгжлийн яамтай хариуцсан сайттай боллоо. Нэг анхаармаар байна. Өвний тод жишээ нь манай Баруун аймгаас Говь Алтай аймаг сүүлийн 15 жил ер нь тасралтгүй муу хөрөнгө оруулалт татчихсан. Үүний үр дүнд өнөөдөр Говь Алтай аймаг баруун бүсээс 42.4% ядуурлаараа улсын хэмжээнд бүх аймагуудаас хамгийн өндөрт. Төвийн бүсээс болохоор бас Булган аймаг бас одоо хөрх юм тасралтгүй муу хөрөнгө оруулалтад татдаг. За ингээд улсын төсвөөс ерөөсө хөрөнгө оруулалт оруулдаггүй гэсэн үг. Тэгээ энүүний үр дүнд бас одоо ядуурлахын төвшнгөөр 38.7%. Говийн бүсээс Говь Сүмбэр дунд Говь гэж нэг 2 аймаг улаасан ерөөсө хөрөнгө оруулалт байхгүй. За ингээд энүүний үр дүнд бас энэ аймаг одоо Говь Сүмбэр аймаг бол ядуурлаараа Говийн бүсээс нэгт. Зүүн бүсээс Дорнод аймаг улсын төсөв төвлөрүүлдэг аймаг мөртлөө өөрснөө уул уурхаатай баялагтай ийм аймаг мөртлөө зүүн бүсээс хамгийн муу хөрөнгө оруулалттай. За бас ядуурлаараа 37.1%. Тэгэхээр энүүнийг нэг одоо нэг улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ийм зарчмаар бид нэр өгнө гэдэг нэг тийм зарчмыг тогтоох хэрэгтэй юм шүү. Хэрвээ ингэж байвал энэ улс одоо энэ зарим аймагуд бол хүн амаа алдаад дуусчихна. За ингээд залуучууд нь дөрөөд гарч ийн. Тэгээ энэ аймагуд бол ядуурлахын циклээс ерөөс гарахааргүй болж байна. Тэгээ үүн дээрээ та бүхэн анхаарахгүй юм. Тэгэхээр зарим аймаг бол одоо тасралтгүй сайн. Бусад аймагуудаас ер нь бараг 10 дахин энэ төр хөрөнгө оруулалт сүүлийн 15 жил авсан байна. Тэгээ манай Хүсгэл аймаг байна. Тасралтгүй сайн хөрөнгө оруулалт татдаг. Орхон аймаг байна. Яагаад ч тасралтгүй сайн хөрөнгө оруулалт татдаг. Тэгэхээр энэ нь хөөцөлгөөний юу гинэ. За ингээд хөөцөлгөөгөр хөрөнгө оруулалтыг татвар төлөгчдийн мөнгийг шийддэг биш. Зарчмаар стратегиэр одоо яг юм одоо хөрөнгө оруулалтаа шийддэг нэг ийм зарчим руу ормоор байна. Хоёр дахь нэг асуудал нь энэ хөрөнгө оруулалтуудыг бид нар арай гэж төлөвлөл бид нар нэг хөрхийн улсын хурлын гишүүдийг бараг л энэ хөрөнгө оруулалтын мөнгө төсвийг шийддэг юм шиг болдог. Тэгээ өнгөрсөн хугацаанд би нэг хэдэн жил 4 жил гишүүн бахта хэдэн сургууль цэцэрлэгийн араас хөцөлтөлсөөр байгаа л таарсан. Тэгээ тэрүүнийгээ бүр нэг одоо нэг өөрийнхөө бараг хойдлын хаашаантай барих гэж байгаа Итали юм болтыг. Газрынхын асуудлыг нь шийдэх гээл нийслэлтэй яриад дүүрэгтэй яриад тэгэхээр энүүнийг ер нь энэ эдийн засгийн хөгжлийн яамн дээр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын бэлтгэлийг хангадаг тусгаалan бүтцтэй болмоор юм шиг харагдаж байна. Тэгээ энэ дээр одоо жишээл эх жил энэ олон сургуулиуд барина гэхэд Баянзүрх дүүрэг дээр боловсролын яамнаас нэг хариулаад өгөөч. Эх жил хэдэн сургууль барих вэ? Газар чөлөөлтүүд нь хийгдсэн үү? Үүн дээр нэг анхаарч өгөөч. За дээрэс нь энэ аймгийн засаг дарга нартай одоо энэ олон төсвийн хөрөнгө оруулалтуудыг чи аймаг руу хуваагаал хийлэн тавина. Тэгэхээр эднэртэй байгуулдаг гэрээгнийхээ үр дүнгийн гэрээг нэг сайжруулаач. Энүүнийг би бол одоо дүгндэг гэж бол бараг бодохгүй байна. Энүүнийг эрхвш нэг төсвөө нь хэрэг хитэрсэн бол нэг хариуцлага тооцно гэж байгаах. Үүнээс цаашаа бол бараг байхгүй байгаад байна. Заагаан Төмөр сайд хариулт өгье. За Булгантуяа гишүүн айхтар анзаарсан байна. Ер нь бол энэ цөөхөн нөгөө гишүүнтэй аймагуд ингээ үлдээд байдаг. Нэг төлөөл, хоёр төлөөлөлтөд нь үлдээд 3-4 гишүүнтэй нурагшаа яваад хөрөнгө оруулалт татсан ийм тохиолдол бол асар их байгаад байгаа. Тэгээд яг тэр хэмжээгээр ядуурл хадгалагдаж байна гэдэг дүгнэлт бол бидний хийж байгаа судалгаатай их ойрхон. Эндээс гарахаар бол ерөөсөө бүсчилсэн хөгжлийн зөвлөлөө сайжруулах. Бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөө их сайн хийх. Энэ бол яг ядуурлаас гарахын тулд энэ төлөвлөлтөнд одоо бид нар сая 2-3 газар хөгжлийн зөвлөлтөх уулзалтуудаа хийсэн. Ингээ харахаар аймаг нь хаягдахгүй байна. Ерөнхий төлөвлөлт бол хантаа гарахаар харагдаж байна.
Тийм учраас бол энэ аргачлалаараа ерөн бүсийн хөгжлийн төлөвлөгөө гэдэг зүйл дээрээ суурилаад тэгээд аймагуд өөрснөө хөгжлийнхаа төлөвлөлтийг хийж сурах шаардлага байна. Таны хэлж байгаа шаардлагын дагуу бид нар аймагуудын хөгжил төлөвлөлтийн хилцгийг сургах ажил байна. Сумдын дарга нарын төлөвлөлтийн чадварыг нэмэгдүүлэхийн тулд бас сургалт хийх шаардлага байна. Тэр аль наманд байхаас үл хамааран аймаг дээр суман дээр ажиллаж байгаа улсуудын төлөвлөлтийн чадвар бол бидэнд айгүй тийм хэрэгцээтэй зүйл байна гэж харж байгаа. Тэгээ бид нар хөгжлийн нэгдсэн мэдээллийн санг тэр орон зай, газар нутаг орон зайн хувьд одоо бүтэн тооцоолдог системийг бий болгохоор ажиллаж байгаа. Тэгээд одоохондоо бол энэ систем худалдаж авах хөрөнгө байхгүй учраас бид нар Азийн банк болоод бусад донорудаас гуйсан маягтай байна. Гэхдээ бид нар бол ойрын үед энийг авчих болов уу гэж бодож байна. Тэгэх юм бол таны хэлдгээр тухайн аймаг дээр ямар хөрөнгө оруулалт оров, ямар явцтай байна, ямар үр дүнтэй байна, ямар зай шаардлага байна гэдэг ингээд том зургаар нэг платформ дээр ороод ирэх юм бол их хурлын гишүүд нь хараад мэддэг, яамдууд нь хараад мэддэг, сумын дарга нь хараад мэддэг, аймгийн удирдлагч ороод мэддэг гэдэг нэг ийм платформ хийчих юм бол ерөөсөө тэр мэдээллийн нэгдсэн сан бол өөрөө хаана юу дутагдж байгааг хэлж өгдөг, хаана ямар боломж байгааг гаргаж өгдөг. Ингээд энэ бол өөрөө хөгжлийн бодлого төлөвлөлтөнд асар том үүрэг гүйцэтгэх юм байна гэж бид нар харж байгаа. Тэгээ олон газрууд тэр програмыг түрээслээд байгаа. Тэгээ энийг Монгол улс нэг газар эдийн засаг хөгжлийн яам дээр авчия. Тэндээсээ бусад нь шеэрлээд явъя гэхгүй бол бүгд нэг програм, нэг платформ бүгдээрээ төлбөр төлөөд тусдаа хэрэгэлдэг. Ингээд нийт өгж байгаа зардал өртөх нь бол их өндөр гарчаад байгаа. Ийм зүйл байгаа учраас энэ нэгдсэн мэдээллийн сангаа хэдүүлээ үүсгээд ингээ явхад таны хэлж байгаагаар энэ төлөвлөлтийн асуудал дээр мафан гарахгүй, хоцрогдохгүй, зарим нэгэн завшихгүй ийм зүйл бол байгаа гэдэг хэлмээр. За Бачаргал төрийн нарийн бичгийн дарга 4-р эндрээс. За булгантай ягшин асуултанд хариулъя. 2028 оны хүртэлх хугацаанд бол энэ боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ өсөн нэмэгдэж байгаа хүүхдийн хэрэгцээг хангахаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр 108 сургууль 95 цэцэрлэгийн ийм хэрэгцээ шаардлага байгаа. Түүний дагуу төсөв хөрөнгө оруулалтыг төлөвлөж байгаа. За 2026 оны төлөвлөлт урьдчилсан байдлаар төлөвлөж 50 ерөнхий боловсролын сургууль 43 цэцэрлэгийг төлөвлөсөн байгаа. Тэгэхдээ Улаанбаатар нийслэл хотын одоо хэрэгцээ шаардлага бас үнийг дагаад 84 ерөнхий боловсролын сургуулийн ийм хэрэгцээ шаардлагыг тодорхойлоод наривчилсан байршлын одоо манай нийслэл дээр ажлын хэсэг гараад ингээд ажиллаж байгаа. Үнэ гол одоо тулгамдж байгаа асуудал мэдээж газрын асуудал байгаа. Тэгэхээр яалтчгүй одоо Баянзүрх дүүрэг одоо 26 дугаар хороо гэх мэтчлэн ингээд нягтршил ихтэй газар дээр л газар байхгүй. Гэхдээ бас давхарлаад ингээд барих